За өнөөдрийн миний та бүхэнд унших лекц бол агаарын бохирдол. За энэ лекцээ би дараах 5 агуулгын дор бэлтгэсэн байгаа. За нэгдүгээрт нь агаарын бохирдол гэж юу юм? Ерөнхий ойлголт өгнө. За хоёрт нь агаар бохирдуулагчдын төрөл ямар төрөл байдгийг. За гуравт нь гадаад орчны агаар бохирдуулагчд тэдгээрийн их үүсвэрийн талаар, дөрөвт нь дотоод орчны агаар бохирдуулагчд мөн тэдгээрийн хөөсвөрийн талаар, за эцэст нь агаарын бохирдол ба хүний эрүүл мэндтэй холбоотой сүүлийн баримтууд асуулт та бүхэнд танилцуулнаа. За агаарын бохирдол гэж ярих юм эхлээд бид агаарын маань үндсэн найрлага нь юу юм бэ гэж. За агаарын үндсэн найрлага нь гэх юм бол мэдээж хэрэг 78% нь азот, 20.6% нь хүчилтөрөгч, 1.4% нь угаарын хий болон бусад хийнүүдээс тогтож идэг байх нэ. За тэгэхээр агаар маань үндсэндээ ийм найрлагатай байх. За нэмэлтээр өөр бохирдуулагч бодисууд ороод ирэхээр агаар маань бохирдоод ирж байна гэсэн. За агаарын бохирдол гэж юу юм бэ гэдэг тодорхойлтыг та бүхэнд хэлье. За агаарын бохирдол гэдэг нь агаар мандалд нэг буюу хэд хэдэн хим, физик болон биологийн бохирдуулагчд дагнсан буюу хавсарсан байдлаар хүн амьтан болон ургамлын аймгийн амьдрал, ахуйн нөхцөл болон үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх төвшөнд тодорхой хугацаагаар байхыг хэлнэ гэж. За тэгэхээр бохирдуулагч бодисууд маань дагнсан буюу хавсарсан байдлаар хүн амьтны ахуй, амьдралын нөхцөл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх төвшөнд тодорхой хугацаагаар байхыг агаар бохирдлоо гинэ гэдэг тодорхойлт нь үжин тийм ээ. За агаар бохирдуулагчдыг төрлөөр нь анхдагч буюу хоёрдогч их үүсвэртэй гэж үзэж байна. За анхдагч бохирдуулагч гэдэгт нь юу орох юм бэ гэхлээр байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд шууд ядгарч байгаа бохирдуулагч. Жишээлх юм бол галт төмөр байж гэн те байглаас үүсэж хүний болон хүний үйл ажиллагаатай галт төмрийн дэгдэлтүүд гарч. За галтуулын дэлбэрэлтүүд, салхи, шуурга, вулкано гэх мэтчлэн байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд шууд ялгарч байгаа бохирдуулагчд. За хоёр дахь их үүсвэр гэдэгт нь юу орох вэ гэхлээр агаар мандалд фотохимийн ургамлын дунд үүсэн. Жишээлх юм бол одоо анхдагч бохирдуулагчаас үүсэж байгаа агаарын бохирдуулагч бодисууд маань агаар мандалд нарны хит ягаан туяа болон бусад одоо бодисуудтай нийлж ургалд орсныхаа дүнд үүсэж байгаа бодисуудыг бохирдуулагчдыг бол хоёр дахь их үүсвэр гэж хэлж байгаа. За үүн жишээлх юм бол азан орох нь байна тий. Нарны хит ягаан туяаны нөлөөгөөр мөн азан эсэлдэж идэг тий. За азотын эслүүд нитрат, кетон, диалдегид гэх мэт бодисууд бол хоёр дахь их үүсвэрт ордог байх нэ. За гадаад орчны бохирдуулагчд гадаад орчны агаар бохирдуулагчд тоос тоосонцор 2.5 болон PM 2.5 болон 10. За хөхрлөг хий, азотын давхар эсэл, азон, угаарын хий, хүнд металл болон ууршимтгай үнэрт органик нэгдлүүд бол гадаад орчны бохирдуулагч бодисуудад орж идэг байна. За манай Монголд үндсэндээ агаарын чанарын стейшнүүдээр дамжуулаад PM 2.5 болон 10 мөн азотын давхар эсэл хөхрлөг хийг бол тогтмол хэмжиж гаргаж ирж идэг байж байгаа. За гадаад орчны бохирдуулагчдын их үүсвэр нь юу вэ гэхээр байгалийн болон хүний гаралтай их үүсвэрүүд байж идэг. За байгалийн гаралтай их үүсвэр түрүүний ярьсан тий хувь салхи, шуурга, хээрийн түүмэр, утаа болон угаарын хий түүнээс үсэж байгаа утаа, угаарын хий тий амьтан ургамлаас ялгардаг ууршимтгай, нүүрс устрогч, хоол боловсруулалтаас ялгарч байгаа метан, тэдгээрийн хоол боловсруулалтаас ялгарч байгаа метан тий мөн аянганаас үүссэн цэцрэг идэвхт бодис болон озонууд мөн хөрсний эвдрэл, суурил, далайн ууршилт, галтуулын дэлбэрэлт гэх мэт бол байгалийн гаралтай их үүсвэрүүдэд орж идэг байх нэ. За тэгвэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй их үүсвэрүүдэд юу орох вэ гэхлээр за хөдөлгөөнгүй их үүсвэрүүд байж байна. Тэ мөн хөдөлгөөнт их үүсвэрүүд байж байна.
За хөдөлгөөнгүй их үүсвэрт нь юу вэ гэхэлэр цахилгаан станцын утаа. Байгалийн гаралтай түвшний шатлалтын дүнд үүсэж байгаа тэр цахилгаан станцыг хэрэгжилж байгаа тэр түвш шатлалтын дүнд үүсэж байгаа утаанууд орчдөг байна. За тэгвэл хөдөлгөөнд их үүсвэр гэдэгт мэдээж хэрэг автомашин, усан онгоц бүхэл хөдөлж байгаа хөдөлгөөнтэй их үүсвэрээс гарч байгаа тэр бохирдуулагчд байна. Мөн агаарын тээвэр болон усан онгоцноос үүсэж байгаа утаа гэх мэт орж байгаа нь. За мөн цэргийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж бас хүний үйл ажиллагаатай үүдэлтэй их үүсвэрийг бас ингээ ангилдаг байна. За үүнд юу ордог вэ гэхээр цөмийн болон биологийн зэвсгүүд бол цэргийн үйл ажиллагаанаас үүдэлтэй агаар бохирдуулагчд орж идэг байна. Мөн пуужин хортхий гэх мэт нь бол цэргийн үйл ажиллагаанаас үүдэлтэй их үүсвэрт орж идэг байна. За мөн хүний үйл ажиллагаатай их үүсвэрийн бас нэг тод жишээ бол ой мод болон өвсийг төлөвлөгөөтэйгээр шатаах үед гадаад орчин маш ихээр бохирдож идэг тий. За төлөвлөгөөтэй шатаана гэдэг маань үндсэндээ хөрсийг шатаагаад хөрсөн дээрх өвсийг шатааснаар хөрсний үржил сэмийг сайжруулдаг бас нэг арга. За энийг хэрэглэснээр мөн гадаад орчны агаар бол гадаад орчны агарын бохирдолд бол маш их өсөж идэг. За мөн хог хаялыг даршлах тий ландфиллийн аргаар даршлах энэ тохиол бас гадаад орчны бохирдол бол маш их өсөж идэг байна. За дотоод орчны агарын чанар. За дотоод орчны агарын чанар нь хэвшлэн агааржуулалтын тутмаг байдлаас үүдэн дотоод орчны агарын бохирдолтод дотоод орчны агааржуулалтын тутмаг байдлаас үүдээд дотоод орчны агарын бохирдолтод бол хүмүүс бид өртөж байдаг байна. Бид нар ихэвчлэн гадаад орчин гэж яриад байдаг. Гадаад орчны агарын бохирдлын утаа үзэгдэх байдал ингээл тоос шороо гэдээ яриад байдаг. Үндсэндээ бас дотоод орчны агаар чанар бол бидний амьдралд бол амьдралын чанарт бол маш их нөлөөлж идэг. За ялангуяа агааржуулалтын тутмаг байдлаас үүдэн бид нар бол дотоод орчны агарын бохирдолтод өртдөг. За ямар их үүсвэрүүд байж болох вэ гэдэг та бүхэн бүгд мэднэ. За дотоод орчинд ялангуяа гэр ахуйдаа хэрэгэлдэг тэр хевс дороож наамал хавтан зэрэг нь бол формалдигейд их үүсвэр байж идэг. За мөн дутуу шаталтай уламжлал зуух байж идэг. Хөдөө орон нутгуудад бол энэ маань бол өнөө хүртэл бол хэрэглэгдсээр л байгаа тийм ээ. Яг сүүлийн үед бид сайжруулсан зуух түвшний хэмнэлтэд сайжруулсан зуух одоо тий удаа бага хайдаг зуухуудыг бол их хэрэгжилж байгаа. Нийлүүлж байгаа Улаанбаатар хотын зөвхөн Улаанбаатар хотын явшин суугчтай тий агарын бохирдлыг бууруулах зорилгоор. За гэтэл хөдөө орон нутагт бол энэ зуух маань бол солигдоогүй хуучин дутуу шатлалтай зуухаа бол хэрэглэсээр байгаа. За мөн будаг болон уусгагчд. За бидний гэр орноо гоёад будаад идэх тэр будаг болон уусгагчд нь хатах үедээ ууршимтгай органик нэгдлүүдийг бол ялгаруулж идэг. За ялангуяа хар тугалган будаг тоостой хамт бол амьсгалаар орсноор бол бие махбодд маш сөрөг нөлөө үзүүлж идэг. За мөн дотоод орчны агаар энэ чанарт бол химийн бохирдуулагчд. За жишээлх юм бол үнэрт ууршимтгай органик нэгдлүүд тий агааржуулагч болон үнэрт бодисуудад байдаг. Жишээл бид нар 0-д орчоод 0-д агааржуулагч зааж тэр үнэрээ дарахын тулд тий энэ нь бол ууршимтгай органик нэгдлүүдийг бол агуулж идэг байна. За мөн бидний түрүү өмнө дурдсан тий гэрийн зуух болон ил гал төлтөг зуух ил галнаас бол утаа тортог мөн нарийн шиг тоосонцор мөн ямар түлш хэрэгжилж гэн гэдгээсээ хамаарат тэдгэрт агуулгач хүнд металлууд бол бас байж идэг. За мөн шүршиж хэрэгэлдэг гэр ахуй цэвэрлэгээний бодисуд байна. Одоо бид нар сүүлийн үед тэр янгийн эсрэг
нянгийн эсрэг спрейнүүдийг хэрэглэдэг тий. Эдгээр маань бас химийн байцуудыг агуулж идэг. Мөн шавж устгагчд бид нар бас тодорхой хугацааны давтамжтайгаар бас шавж устгагч хэрэглэдэг тий. Бидний орон сууц болон ажлын байранд бол хэрэглэдэг. Эдгээр маань бас химийн байц, тодорхой хэмжээгээр химийн байц, хурдан химийн байцуудыг бол агуулждаг байна. За мөн гэрийн тавилга, хевсэнцэр нь болохоор тоосонцор. Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэсэн одоо тэр хевсэнцэрт бол тоосонцор тэр бол маш ихээр агуулгадж идэг. За мөн ур шимтгий болон өндөр молекулт органик байцууд, хүнд металлууд бол маш ихээр агуулгадж идэг байна. За дотоод орчны агаарын чанарт нөлөөлж идэг биологийн бохирдуулагчд юу вэ гэхлээр за мэдээж эрийг бид сүүлийн үед монголчууд маань шалгаагүй тий. Дэлхийн нийтээр бол гэрийн тэжээмэл амьтдыг бол ихээр гэртээ тэжээх болсон. За үүнээс үүдээд тэдгээр гэрийн тэжээмэл амьтдын гуужсан арьс, унсан үүстэй тэдгээрээс үүссэн тоос, бичил биетэн зэрэг нь бол мөн дотоод орчны биологийн бохирдуулагчд болж идэг байна. За мөн хан таазанд үүссэн мөөгөнцөр, микотоксин байж идэг. За мөн хуучирсан агааржуулагч. За энэ хуучирсан агааржуулагчид ялангуяа маш их хэмжээний нян агуулгадад хадгалагдсан. Ингээд удаан хугацааны турш хадгалагдсаар байгаа уушигны үүсгэх ням болон мөөгөнцрийн нянгууд бол тэнд бол хадгалагдж идэг. За мөн таримл урмлууд гэртээ бид нар тарьдаг таримл урмлууд тий. Мөн ор хүнжил, хевсэнцэр зэрэг нь бол ачиг шавж бичил биетэн үрж бас таатай нөхцөл болж биологийн бохирдуулагчд болж идэг байна. За дотоод орчны агаарын чанартай холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг баримтыг би хэлхийг хүсэж байна. За энэ юу вэ гэхэлэр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт 2012 онд 4.3 сая бүртгэгдсэн нь ерөөсөө л гэрийн нөхцөлд хэрэглэж байгаа тэр мод, нүүрс, шахмал түш зэргийн шатлалтын дунд үүссэн бохирдуулагчтай холбоотой байсныг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол тогтоосон байж байгаа. Тэгэхээр 4.2 сая хүн тий сая хүн нас барна гэдэг чинь маш өндөр тоо. Ялангуяа хөгжил буурай олон хөгжиж байгаа орнуудад бол маш ихээр энэ гэрийн нөхцөлд байгалийн гаралтай эдгээр түшүүдийг бол хэрэгжилж идэг. За мөн бас нэг баримт хэлэхэд мөн дэлхий дээр 2.9 тэрбум хүн гэрийн нөхцөлд амьдардаг юм байна. Тэгээд мод нүүрс түлж амьдардаг юм байна гэсэн судалгаа гарсан байна. За агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь мэдээж хурц, архаг, өвөрмөц, мөн өвөрмөц бус архаг нөлөөлөл гэсэн дөрвөн хэлбэрээр бол нөлөө үзүүлдэг. За хурц нөлөөлөл гэж юу юм бэ гэхлээр атмосферын агаарт хорт байцын агуулмж их үед шууд хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлэхийг бол хурц нөлөөлөл гэж байгаа юм. За тэгвэл архаг нөлөөлөл гэж юу вэ гэхлээр агаарт хорт байцууд хүний бие махбодод бага тунгаар удаан хугацааны турш нөлөөлснөөр архаг нөлөөллийг үүсгэдэг. За тэгвэл өвөрмөц архаг нөлөөлөл гэдэг нь агаарыг бохирдуулагч байцууд маань тодорхой өвчний шалтгаан болдог. Жишээлбэл мөнгө ус, фтор, кадми эдгээр самсаргүй байдлаар хордлогонд өртдөг тий. За өвөрмөц бус архаг нөлөөлөл гэдэг нь агаар бохирдуулагч байцууд өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Тэгэхээр агаарыг бохирдуулж байгаа угаарын хий, азотын давхар өсөл, хүрийн давхар өсөл гэх мэт нь өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Зүрх судасны өвчин, амьсгалын доод замын өвчин гэх мэтчлэн. Энэ нь болохоор өвөрмөц бус архаг нөлөөлөл байх нэ.
За агаарын бохирдол ба эрүүл мэнд гэдэг үргэлжлээд явхад бол за агаарын бохирдлоос дараах өвчнүүд бол үүсч байдгийг аль хэдийн дэлхийн нийтэд бол эрдэмтэд бол тогтоосон байна. За зүрх судасны өвчин, амьсгалын доод замын өвчин, астм, уушиг болон бусад эрхтний хавдар, за уушигны хатгалгаа, тархин цус харвалт хүртэл нөлөөлж идэг байна. За дутуу жинтэй ураг төрөх. Эдгээрт бол агаарын бохирдлууд бол маш хүчтэй нөлөөлж идэг болохыг дэлхийн нийтэд эрдэмтэд судалж тогтоогод байна. За бас нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааг би та бүхэнд танилцуулъя. За энэ юу вэ гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 оны мэдээгээр агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр шүү дээ тийм ээ 7 сая хүн нас барж буйгийн 8 нас баралт буй ба энэ нь 7 сая хүн нас барж буй ба 8 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлын нөлөөллөөс болж байна гэсэн үг юм. Тэгэхээр 8 хүн нас барлаа, нэг нь агаарын бохирдлоос болоод нас орж ийн гэсэн үг тийм ээ. За энэ судалгаа өмнө нь хийж байсан судалгаанаас мөн 2 дахин ихссэн болохыг бол харуулж байна. За энэ нь ерөөсөө агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг бол яах аргагүй тодорхойлж байгаа бас нэг судалгааны дүн баримт байгаа юм аа. За мөн энэ бүс нутгаар нь ингээд аваад үзэх юм бол дунд болон бага орлоготой орнууд ялангуяа зүүн өмнөд Аз, номхон далайн баруун эргийн орнууд тийм ээ бид нар ч номхон далайн баруун эргийн орнд хариалагдчих явдаг тийм 2010 орнууд нь бол 2012 онд хамгийн их бохирдолтой байсан. Бөгөөд 3.3 сая нас баралт нь дотоод орчны агаарын бохирдолтоос 2.6 сая нас баралт нь гадаад орчны агаарын бохирдолтоос. Тэгэхээр бид нар ерөөсөө гадаад орчны агаарын бохирдол ялангуяа өвөл болохоор манай Монголын нөхцөлд гадаад орчны агаарын бохирдолтыг л яриад байдаг тийм. Бид нар амьдралынхаа ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлж идэг. Тэгтэл дотоод орчны агаарын чанарыг төдийлөн сайн анхаарч авч үздэггүй, ярьдаггүй, хүмүүс сайн мэддэггүй. Гэтэл судалгаагаар яасан гадаад орчны агаарын бохирдолтоос илүү дотоод орчны агаарын бохирдолтод хүмүүс өртөөд илүү их хүмүүс нас орж байгааг нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтооцсон байна шүү дээ, тийм ээ. Агаарын бохирдлыг бууруулснаар халдварт өвчнөөс сэргийлээ зогсохгүй хүүхэд эмэгтэйчүүд хөгшөлтийн дундах өвчлөлийг бууруулна. Хамун ядуу эмэгтэйчүүд болон хүүхдүүд нь ерөөсө ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг тийм ээ. Нэг тийм нийгмийн social activity, нийгмийн идэх байхгүй ингээд ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг. Тэгээ ялангуяа гэртээ байгалийн гаралтай түлш болох нүүрс мод шахмал төс зэргийг бол хэрэгжилж идэг. Тэдгээрээс үүдэлтэй дотоод орчны агаарын бохирдолтод бол илүү ихээр өртөж байгаа нь тогтоогдсон байна. За мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас нэг тоо баримтыг би та бүхэнд танилцуулъя. Энэ мөн 2012 оны тоо. За энэ дээр гадаад орчны агаарын бохирдолтоос шалтгаалсан нас баралт, дотоод орчны агаарын бохирдолтоос шалтгаалсан нас баралтыг бол би та хэдэд ингээд яг хуваар нь гаргаад харуулж байна. За 40% нас баралтын 40% нь зүрхний цусан хангамжийн зүтгэлийн өвчнүүд байна. За 40% нь цус харвалт байна. 11% нь уушигны харахаг бөгдрөлт өвчнүүд байна. За 6% нь уушигны хавдар. 3% нь хүүхдийн хурц амьсгалын доод замын халдварууд байна. За дотоод орчных төр арай өөр тоо баримтууд гарч ирнэ. За 34% нь цус харвалт. Цус харвалт бол энэ гадаад орчны бохирдолд тэр дотоод орчны бохирдолтод тэр цус харвалт бол бохирдолтоос үүдэн цус харвалт өвчин бол шалтгаалдаг болохыг тогтооцсон байна шүү дээ тийм ээ. За 26% нь зүрхний цусан хангамжийн дутагдlын өвчнүүд байна. 22% нь архаг уушигны бөглөрөлт өвчин. За 12% нь хүүхдийн хурц амьсгалын доод замын халдварууд. 6% нь уушигны хавдар. Уушигны хавдар бол ерөөсө дотоод орчинд ч тэр гадаад орчинд ч тэр яг адилхан үр дүн нөлөөлөл үзүүлж байгааг бол тогтоосон байна.
За ингээд би та бүхэнд ерөнхий агаарын бохирдлын талаар ерөнхий мэдээлэл өгөх ёстой. Тэрнийхээ дагуу ерөнхий мэдээллийг өглөө. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.